Сайн Motors компани 9-р сарын 20-нд Geely корпорацийн Ridara брэндд зориулсан энэхүү шоурумыг аль биесээр нээж ашиглалтанд орууллаа. Тэгэхээр энэ хаана байрладаг вэ гэхээр Баянбүрдийн тойргоос манайхны хамгийн сайн мэддэг хөдөлгөөнтэй замуудын нэг болох Баянбүрдийн тойргоос доошоо Дөлгөөнүүр орох замын дагуу тэгээ замынхаа хойтолд энэ компьютер моллын доор байрлаж байгаа шүү. Тэгэхээр Geely брэнд нь манайхны одоо маш сайн мэддэг гэр бүлийн хамгийн аюулгүй машин гэдэг Volvo-г хийдэг ийм компани байгаа. Тэгэхээр энэ Ridara машин бол тэр чигтээ ер нь бол Volvo гэж ойлгочод баг болно. Тэгэхээр одоо энэ харагдж байгаа энэ усан цэг хөрөнгөтэй энэ загвар болохоор одоо Ridara машины хамгийн одоо топ вершн болох Horizon гэдэг 4 дугуйтай хөтлөгчтэй ийм хөлбөр байж байна. За урд тэнхлэг болон ард тэнхлэгтэй нэг цахилгаан мотортой нийлээд 422 морины хүч гаргадаг. За тэгээд энэ машины хамгийн гайхалтай үзүүлэлт юм бол тэгээс 100 км/цагийг 4.5 секундэд авдаг. Энэ бол баг спорт машины үзүүлэлт. За тэгвэл энэ машин чинь болохоор одоо пикап одоо ийм загвартай. Гэхдээ манайхны мэддэг одоо пикап биш. Энэ бол яг ийм хотын одоо амьдралын шин хэв маягийг хөгжүүлэхэд зориулсан ийм гоё өмсөг загвартай. Хотын urban пикап машин байж байгаа. За тэгээд тэрний цаатал болохоор бас энэ Ridara RD Ultra 2 дугуй хөтлөгчтэй ийм загвар нь байж байна. Тэгэхээр тэр RD гэдэг загвар бол ерөнхийдөө бол дандаа арын дугуйтай хөтлөгчтэй ийм хөвлөр нь гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ Ultra учраас энэ машин бол одоо хамгийн гоё өнгөөрөө бүх одоо дээд зэргийн тоноглолоор байж байгаа 160 сая үнэтэй. Тэгээд энэ хойно хөтлөгчтэй гэж хэлсэн те. Ер нь бол 268 мөрний хүчтэй. Манай шоурумд байгаа энэ хар өнгөтэй Ridara загвар болохоор ер нь бол Icon 2 дугуйтай хөтлөгчтэй. Тэгтээ нөгөө long буюу урт твштэй ийм хөвлөр нэж байгаа. Тэгэхээр энэ машин болохоор ерөнхийдөө бас аж ахуйн чиглэл рүүгээ бас ашиглавал илүү зохимжтой болов. Тэгээд дан ардаа хөтлөгчтэй 241 морины хүчтэй. За тэгээд дээд хурд энэ 160 дээр хязгаарлалсан байж байгаа. За тэгээд энэ Icon загвар бас юугаараа ялгагддаг вэ гэхээр энгийн RD6 юм уу Horizon-аас за энэ том ийм одоо төмөр ийм каркастай. За тэгээд эндээ бас янз бүрийн ачаага бэхлэгээний маш бат бөх ийм одоо дэвэнэттэй. За тэгээд 17 инчтэй ийм байдаг байж байгаа. За энэ харагдж байгаа ногоон загвар болохоор 160 сая үнэтэй. Тэгээд нөгөө Ridara RD6-гийн Ultra гэдэг одоо опшнтэй машин. Тэгэхээр арын дугуйтай хөтлөгчтэй. За тэгээд харж байгаа юм машины кабины дээдлийн хэсэг нь ийм хар өнгөтэй. За тэгээд никл оруулахтай. За дээрээ люктэй. Энэ бол ер нь бол RD6 одоо загварын ийм топ хувилбар нь. За тэгээд 100 км/цагийн хурдыг 7.3 секундэд авдаг. Ягаад гэх юм бол энэ ардаа хөтлөгчтэй учраас. Тэгээд арын дан мотор нь болохоор ер нь 268 мөрний хүчтэй. За тэгээд энэ машин болохоор ер нь бол одоо Ridara-гийн энэ 4 дугуйтай хөтлөгчтэй хувилбар нь 3 тонн чирэх одоо даацтай. За энэ арын дугуйтай хөтлөгчтэй нь болохоор 2.5 тонн одоо чиргүүл чирэх ийм даацтай. За харин дээрээ болохоор тонн 30 кг ийм даацтай машин байж байгаа. За тэгээд манай энэ Ridara шоурумд байгаа энэ одоо 4 төрлийн загвар харагдаж байна. Тэгээд энэ 4 төрлийн машин маань бас өөр одоо багтаамжтай батарейтай байгаа. За Ultra загварууд нь болохоор 86 кВт-цагийн батарейтай. За тэгээд энэ батарейгаараа дан ардаа хөтлөгчтэй одоо Ridara машин болохоор ер нь 503 км явдаг. За энэ 4 дугуйтай хөтлөгчтэй энэ загвар болохоор ер нь 73 кВт-цагийн багтаамжтай ийм батарейтай. За 454 км явах чадaltaй. За тэгээд тэр цаатлын Icon болохоор ер нь 63 кВт-цагийн багтаамжтай ийм батарейтай. За тэгээд 4 дугуйтай хөтлөгчтэй нь 373 км/цаг явна. 2 дугуйтай хөтлөгчтэй 424 км явна нэг цэний хэлтэй. Тэгэхээр энэ нь бол батарей нь болохоор CATL буюу манайхны мэдгээр Catlin батарей байгаа. За тэгээд ер нь 8 жил 200 мянган баталгаа гаргаж өгч байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхэн бас манай энэ Ridara шоурумд ирээд ийм тест драйв захиалаад манай гадаа байгаа тест драйв хийх болохын Ridara Horizon гэдэг 4 дугуйтай хөтлөгчтэй загварыг бас туршаад жолоодод үзээрэй хэмээн урьж байна. Тэгээд эхний 200 бүртгүүлсэн үгэнд бас урамшуулттай байгаа шүү. Монгол хүнд шинэ машин. Сайн Motors.